За, сайн байцгаана уу? Өдрийн минь төргий. Йоо, нэг зэг гэж явах ингэж байгаа ярилцгаа юм байна те. За, зүрх судас цээжний хөндийн мэс заслын эмч хашчулуун. За, энэ үзэсгэлэнтэй эмэгтэй бол спортын гимтлийн эмч. Номин Эрдэнэ. Бид та бүхэндээ өнөөдөр явж байгаад далийг ишгсэн тохиолдолд юу нэг ямар арга хэмжээ авах вэ гэдгээс эхлээд бид нар ингээд GMM янз янзын хичээлнэ. Одоо жишээ нь би йогоор хичээлж байгаа. Тэгээд энэ шүрмэс мөрмсөө сунгачвал юу яах юм бэ? Тэр нөгөө барын наалт наах юм уу? Наахгүй юм уу? Ямар тос төрөх юм бэ? Хаана үзүүлэх юм бэ гэдгийг та бүхэндээ бяцхан мэдээлэл хүргэнэ. Яг зөв. Ингээд миний урилгыг хүлээж авч байгаа. Одоо мис заслынхаа дараа дөнгөж дуусгаад энэ сонгодоо дээрс гүгөд ороод ирж байгаа хашаа амжтай. Бас тань ч гэсэндээ маш их баярлалаа. Бас манай сонсогч нарт мэдээлэл хүргэж байгаад маш их баярлалаа. За ингээд номоо. Одоо жишээлбэл ингээд зүгээр энгийн зүйлээс л эхлэе заяа. Явж байгаа далийг шигсдэг шүү дээ. Яа галт шагаа хавдаал. Яг ийм тохиолдолд бид нэр имлэг очих хэрэг байдаг юм уу? Очих хэрэг байдгүй юм. Хамгийн эхлээд харьяа дүүргийнхээ одоо эрентхэнтэй газар очиод зураг авах хэрэгтэй. Ягаад тэгэхээр тэр холбоос урагдсан байна уу, сунцсан байна уу? Эсвэл тэр одоо кальц ч юм уу дээг ууддаг хүмүүс бол шууд одоо ясна одоо гэмтэх тохиолдол байдаг. Цуурсан, хугарсан тохиолдлууд байдаг. Тэгэхэд ингээд сар гарan гипстэй ч юм уу яваал гэдэг. Тэр яг ямар шалтгаантай болцсон байна? Тэр холбоос яг яасан байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Дүүрсэн. Шагаа штэ. Тийм, шагаа. Шагаа тэгэхээр X-ray дээр очиод авахулна гэсэн үг юм уу? Тийм. X-ray хэлэх юм байна. Тийм, X-ray хэлнэ гэсэн. За. Тийм. Дараа нь эход ахуулна. Эхо харуулна гэсэн үг. Эхо зураг авахулна. Эхогоо ингээ харуулна гэсэн үг. Одоо шингэн хурсан байна уугүй юу? Харуулна гэсэн. Эхо ч нөгөө жирэмсний эхо гэдэг ингээд юм шингийн юм төрчихж байгаа л тий. Тий. Үений эхо гэж бас байдаг. Өө тийм үү? Гидсэн дээр шингийн юм яаж байгаа л ингээд гүйлгээд гээл төрхөн. Амар заваа мэдрэмж төрдөн штэ бүр энэ ямар заваа юм бэ? 5 бетонтой юм татаа тацсан юм шиг. Тий. Эхлээд эрентхий ахуулна. За. Тэр ясна гэмтэл байхгүй бол физик хэмжлэгэнд ороод явна гэсэн үг. Тэгээ рест гэсэн зарчмаар явдаг. Манайхан бол та одоо спортын гэмтлийн хэмжээ хэдэн жил хийж байна? За эхлээд хүний хэмжээр төгсөн. Орсын албаны нийслэлийн Эрхүү хотод төгссөн. Тийм. Тэгээ дараа нь спортын гэмтлэрээ нарьсан. Тийм. Спортын гэмтэл гэхээр одоо яг тэр дотор юу багтах вэ? Юу багтах вэ гэдэг нэг одоо спортын гэмтэл гэдэг маань яг ийм байдаг юм аа. Ийм ингэж бид нар үздэг юм аа гэдэг тодорхойлолтын хувьд. За эхлээд бүгдээрээ хүний хэмжээр төгсдөг. Тэгээд спортын гэмтлэрээ нарийсаад явдаг гэсэн. За миний хувьд бол одоо биеийн тамир спортын улсын харьяа спортын анх хүрдэм шинжилгээний төвд ажилласан. Энэ хугацаанд бол спортын бүх төрлийн тамирчидтай хамт ажилласан, тулж ажилласан тий. Одоо бөхчүүд, волейболчууд, сагсчид тий. Тий. Гадагшаа тэмцээнд явахт нас цуг явдаг. Тий. Олон улсын тэмцээн, Монгол улсын зохиолдод одоо зохион байгуулагдж байгаа олон улсын тэмцээн уралдаан дээр бүгдэн дээр нь багийн хэмжээр явж байгаа. Багийн хэмжээр одоо ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр одоо тэмцээнүүдэд орлоо гэж бодоход тэнд гэмтэл гарах юм бол хамгийн түрүүндээ үзэх нэ л гэж ойлгох. Хамгийн түрүүнд байж гинэ л гэсэн. Ер нь ямар төрлийн спортоос шалтгаалаад гэмтлүүд нь ондоо. За. Одоо жишээлбэл халз тулааны спорт гэх юм бол бокс, жудо, чөлөөт бүх орж иж байгаа нөгөө нэг маш хурдан гэмтэл бэртэл авдаг. Тэгэхээр яг нөгөө нэг одоо 103 дуудахтай адилхан спортын гэмтэл хэмжээг хажууд нь байх ёстой л гэсэн үг. Тийм. Тэмцээн уралдаан дээр. Тийм. Одоо юу гэдгийг ингээд нүүр амаа гэмтээгээд ингээд одоо таны хувьд бол жишээлбэл за энэ хүн бол тэмцээнд оролцох боломжгүй гэдэг бас юу гаргаж өгнө гэсэн үг. Одоо жишээлбэл сая бас боксын бас олон улсын тэмцээн уралдаан болох ч байгаа гэлдэг чинь сая бас синдикатын тэмцээн дээр бас ажилласан. Тэн дээр бас одоо ингээд нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгт ордог. Эмч нарын яг дүгнэлт гаргаад энэ хүн зүрх судасны асуудал дээр хүртэл хэмнэлт алдчихвэл энэ хүнийг халз тулааны одоо боксын тэмцээн уралдаанд оруулахгүй гэсэн дүгнэлтийг эмч нараар хуралдаад гаргадаг. Тэгээд гэмтэлтэй байх юм бол тэр хүнийг дахиж гэмтээхгүй одоо зөвлөдөг гэсэн үг л дээ. Эмчээ нэг хөгшин ир заяа йогт явж байгаа байхгүй юу? Нэг хөгшин ир. Тэр йогт явж байгаа ир ингээд өөрийгөө халчлаа гэж бодоод байгаа. Хөлс мөсгөн туслаа байгаа. Окей. Гүүж мүсэн л юм шиг байлээ зайл. Тэгээ нөгөө багш маань ингээд ар мараас ингээд дараад байгаа тэр ир нь зүгээр байгаа гэдэг асууж ирсэн. Тэр хөгшин ир. Эхлээд хүн ямар ч спортоор хичээлж болно. Ямар ч төрлийн спорт, сонголт, йога бүгднээр нь хичээлж болно. Гэхдээ тэр спортоор хичээлэхэд миний бие бэлнэ үү гэдгээс шалтгаална. Жишээлбэл танд эрдэс, минерал, химийн байгаа юу?
Таны ууж байгаа им тариа хэвийн үү те одоо надад таарж байгаа юу? Намайг хичээлэхэд энэ йога надад тохирох уу гэдгээс танаас өөрөөс шалтгаална гэсэн. Одоо жишээлбэл таны булчин жоохон чангараал ингээд зангираад ах чинь йогоор хичээлвэл бас буруу. Яг мэдгүй уучлаа. Одоо жишээлбэл тэр хөөрхий тэр хөгшин ирэх модын юм чаас ер нь. Одоо тань мэддэгдэн л дээ. Одоо нэг хүн чинь минерал ашэсэр юм уу одоо хөлсөөр аявих алддаг. Тэнгүүт та нэг ядраад уулын йога хийгээд гоё болох гээд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд ядраад байвал тэр чинь буруу гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр танд минерал дутагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр та эрдэсийн шинжилгээнд хамрагдана гэсэн үг. Тийм. Кали, магний дутагдаад байвал хөлсөө гаргаалах юм бол та дахиад спортоор хичээлээд ах юм бол та бэртэх байхгүй юу? Тийм. Тэгэхээр ямар ч хэсэг эхлээд та йога хичээлэхэд би өөрөө биелнэ үү гэдэг асуултанд хариуллаа. За тэгэхээр эрдэсийн шинжилгээ бол ерөөсөө очих юм байна. Тэр хөгшин би хэлнэ. Тэгээд эрдэсийн шинжилгээ өгөөд эрдэс нь гайгүй байх юм бол ер нь тэр хөлсөө гаргаж байгаа зүйлээрээ л хичээлдэг юм байна. Тийм болох юм байна. Тийм. Одоо манай тамирчид ер нь мэдэндээ бүгдээрээ нэмэлт одоо суплементүүд хэрэглэдэгтэй. Одоо ингээл уураг аминдам хэрэглээд идэх. Тэр чинь ерөөсөө хөлсөөр одоо алдж байгаа юмаа л нөхөн одоо авнаа л гэсэн үг байхгүй юу? Би ч нөгөө олон жил уучлаарай. Олон жил спортоор хичээлсэн юм шүү дээ би ч. Харин тэгсэн. Тийм би өөрийнхөө шээсийг шээж байгаа өнгийг хараад тэгэл жоохон хөөсөрж байгаа энэ тэр ингэж хараад би өөртөө яг тийм минерал дутуу байна, ийм минерал дутуу байна. Ингээ тгийгдэг би мэдчихсэн шууд уу? Тий. Эрдэсийн шинжилгээ өгөхгүйгээр би тэгэл мэдчихсэн. Тэгэл жоохон угаал эхлэхээр нөгөөдөг чинь мөнгө өөрчлөгдөл ингээл мэдчихсэн шүү дээ. Хүмүүс жоохон дураараа байгаад иддгээс болоод бас буруу юмнууд гарч ирдэг л те. Жишээлбэл одоо хүүхдэд өнөөдөр тохиолдож байхад хүүхдтэй одоо витамин D амар хэмжээгээр өгдөг ч юм уу те. Эхлээд витамин D-гээ тодорхойлоод хэдэн процентоор одоо уух хэвтэй те 2000 таар уух хэвтэй юм уу 3000 таар уух хэвтэй юм уу гэд. Тийм. 5000 таар уух уу гэдгээ тааруулаад явна. Тэгэхээр ер нь бол ингэж ойлголоо. Спортоор хичээлэх гэж байгаа бол эхний ээлжин чеклүүлээд тэгээд юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ бас чеклүүлээд за мөн одоо ингэ мэрэгжлийн одоо таавал жишээлбэл мэрэгжлийн тамирчинтай одоо ингээд юу гэдгийг үзээд ингээд явж хахад бол ерөөс байнгын чеклистэл байх юм байна шүү дээ. Чеклистэл л гэсэн үг. Тийм. Эрдэсүүдийг нь эсвэл одоо босод эхлээд бол эрдэсээ бол тэр тухайн тамирчин одоо сардаа нэг удаа ч юм уу заавал өгж явах шаардлагатай. Тийм. Хэрвээ багадаа байвал тэр одоо эрдэсээ туныг одоо нэмээд явах ч юм уу тийм. Тамирчин биш юм нөгөө хөгшин нэр бас л сардаа өгөөд явах уу яах уу? Тийм сардаа л өгөөд явна. Заавал тамирчин гэхэрэл нэмэлт юм хэрэглэн гэсэн үг байхгүй шүү дээ. Спортоор та хичээллээд өөрөөсөө хөлс энерги гаргаж л байгаа бол тухайн хүн маань одоо шинжилгээг өгөөл явж ивэл илүү үр дүнтэй. Тэгэхээр эрдэсийн шинжилгээг цусаар өгөх юм уу? Эрдэсийн шинжилгээ цусаар өгнө. Тэгэхээр аль ч эмнэлэг дээр очиод жишээлбэл сонготой эмнэлэг дээр очиод эрдэсийн шинжилгээ өгье гэд хэлээл тэгэл эрдэсийн шинжилгээ өгүүлчих юм байна. Тэгэхээр дутуу витамин энэ төр гараад ирэхээр нь цайр минерал одоо юу ийдий төмөрн дутуу байх юм бол нөхөж уугаал. Тэгээд гайгүй болцсныхаа дараа л явсан дээр үү? Тийм. Тэр нөгөө нөхөгцснийхэн дараа л явах юм байна. Үгүй хэрэгжилж явах явцдаа явж иж болно. Болох уу? Тийм. Та одоо жишээлбэл ямар витамин эрдэс хэрэгжилж байна? Биш ээ нөгөө хөгшин ирүү. Тэр хөгшин ирийг яриад байна уу? Эсвэл нөгөө намайг яриад байна? Тэр хөгшин ир. Тэр хөгшин ир ингэсэн юм аа. Тэр хөгшин ир болохоор нөгөө юм сахаргүй. Сахарын орц найрлага байхгүй тийм олон төрлийн витамин ууж байгаа. Нэг л витамин ууж байгаа. Өдөр болгон. Хаанхыг хэрэгжилж байна? Солонгосыг хэрэгжилж байна. Витамин ч бас тустай ойлголтохгүй. Витамин ч одоо B, C гэл байгаа штэ. Тийм. Эрдэс бол тустай. Тийм. Тэгэхээр нөгөө загасны тосмос гэл омега гэдэг чинь одоо эрдэстэй орох бас тустай болоо. Тийм. Төвөгтэй юм байна энэ ч та менежмент те. Эрдэс бол тустай. Тэр Монгол хүмүүсийг ингээд ажиллаж байхад та ингээд дандаа л ингээд тамирчтай хүмүүстэй тулж ажиллаж байгаа. Биднэрт ер нь аль эрдэнэс аль аминд юм илүү тийм тутмаг байна. Бид нэр тэрийгэ яаж одоо заавал тийм нэмэлт хичээл хэрэглэхгүйгээр хүнсний бүтээгдэхүүнээс нөхөж авах боломж байна. Энгийн хэрэглээгээрээ. За хүүхдүүдийн хувьд бол бас булчин их одоо зангирж өвддөг, янгиндаг хүүхдүүд бас байдаг. Хүснэс ингээд гараал яадаг хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүдэд жишээлбэл одоо хамгийн сайн төрлийн үзмийг одоо буцалгаж өгдөг ч юм уу, банан, шошноос ч юм уу хүнснээс аваад иж болно. Байн гоохгүйгээр. Яг тэгэхээр шууд за энэ хүүхдэд кали дутагдсан байна, кали хийгээрэй гэж болохгүй. Яг тэгэхээр шууд кали хийх юм бол тэр хүүхдийн булчин шууд сулардаг ч юм уу те. Тэгэхээр яг тухайн хүүхдийнхаа эмчтэй ч юм уу, спортынхаа эмчтэй, эсвэл ямар нэг эмчтэйгээ зөвлөлдөөд тухайн шинжилгээгээ харж байгаа зөвлөж болно гэсэн.
Тийм. Яг тухай хүндэн зориулагдаад. Одоо ингэж байгаа бодибилдингийн одоо спорт гэж байгаа бас нэг төрлийн. Тэр энд хэрэгжилж байгаа хүмүүс маань маш хэмжээний одоо нөгөө уураг их угаад байдаг шүү дээ. Уураг уудаг. За эсвэл одоо өөх шатаагч уудаг ч гэдэг юм уу те. Тэгээ энэ маань нөгөө ихтэй ирэхээрээ сүлдээ дийлсээд одоо бид нар тэр зүрхний эмчнэр дээр их орчдөг л дээ. Тэгэхээр энэ маань одоо яг одоо жишээлбэл уураг хэрэглэхдээ ямар зарчмаар хэрэглэх ёстой юм. Одоо юу гэдэг одоо ингээ фитнес очингууд чинь багш нар л ихэвчлэн за чи нэг тийм уураг уучих гээд ингээд ийдэг. Яг өөртөө зориулагдсан л юм хэрэглэх хэрэгтэй гэсэн. Яг тестлж үздэг ч юм уу те. Эсвэл яг эмчтэйгээ зөвлөлдөөд, эсвэл хоол зүчтэйгээ зөвлөлдөөд яг энэ миний биед болох уу? Одоо тэр хүн чинь тэмцээн уралдаанд яг орох гээд байгаа юм уу? Эсвэл зүгээр өөрийнхөө одоо би одоо организмыг айтайхан болгох гээд байгаа юм уу гэдгээс шалтгаалаад уурга хэрэглэн гэсэн. Тэрнээс шиг ингээд би тэмцээнд орохгүй зүгээр л гоё турхчиж ингээд амар хүчтэй уурга уугаадах шаардлага байхгүй. Тэгэхээр чи нөгөө бөөрийн үйл ажиллагаа чинь доголдол, зүрхний үйл ажиллагаа чинь доголдол ирдэг. Даалангуу одоо нөгөө суц тэлэгчийг хийж байна. Суц тэлэгчийг жишээлбэл спортын ангаханд хэрэглэх үү? Хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бодибилдингийнх нь яг хэрэглээд байна. Би одоо энийг салгаж өгөх гээд байхгүй юу? Янз янз л байгаа. Яг тухайн спортын одоо тэр тэмцээн уралдаанаас шалтгаална гэсэн. Жимд явдаг байхдаа суц тэлэгч хэрэглэх уул гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь багш нь тэгж байгаа. Тийм таавал зүрхний эмчтэй. Жишээлбэл одоо тань дээр түрүүн ингээл спортын янз янзын бэлтгэл хэрэглэсэн хүмүүс орж ирдэг гэж байна л да. Тэгэхээр суц тэлэгч хүний бие зүрхэнд ер нь ямар нөлөөтэй байд юм бэ? Яг ер нь бол ачаал өгөх л тоо. Ачаал өгөөд нөгөө суцаад хилээд суц тэлний нусан ангам сайжруул яг илүү хүчтэй л гарна гэсэн үг. Тэгэхээр энэ маань бас яг жижиг нөгөө им тун гэж юм байх хэвээр. Тэгэхээр тэндээ таардаг. Тэгэхээр нөгөө тэрийг хэтрүүлээд хэрэгжилчихэд байгаа хүмүүс маань л одоо ерөөсөө ингээл даалгавар одоо орой үдээс хойш одоо шилбэл гарч байгаа хүмүүс маань үдээс хойш фитнес хийж байгаа хүмүүс маань одоо суц тэлэгч өг шатаагч ууж байгаа л тэгээ үзээд идэг. Ингээд явхаар нөгөө юм туйлын буюу одоо ингээд явсаар хагаад энд хүрээ энээсээ цаашаа болоод ирэхээр нөгөө булчин сулардаг. Бусад одоо асуудлууд үүсээд эхлэх байгаа юм л та. Зохистой хэрэглэвэл байх л бастай. Тий. Заавал асууж зөвлөх хэрэгтэй л гэсэн. Барын наалт гэдэг чинь одоо юу юм бэ юм чи яг одоо ингээд ийм янз янз ингээд наадаг шүү дээ ингээд өвдөхөр жоохон өвдөхөр нь барын наалт ингээд нэг сонин үнэртэй ингээд наагаад идэг те. Энэ одоо яг ингээд зүгээр энгийнээр биднэрт ингээд ойлгуулад хэлэх юм бол энэ яг ямар үйлчлэгээ үзүүлээд байгаа юм тэр. Одоо бид нар толгой өвдөхөр ибупрофенуудтай адилхан зүгээр л хэсэггүй хугацаанд л өвдөлтийг намдааж байгаа. Тэрнээс эмчилж байгаа гэсэн үг биш байхгүй юу? Тийм. Одоо жишээлбэл ямар нэгэн үе мөчн гэмтэхэд одоо өвөө эмээр ч юм уу тамирчид ч юм уу нуруунд дээрээ өвдгөн дээрээ түрхдэг штеп. Ингээд наадаг штеп. Тэр чинь хэсэггүй хугацаанд одоо хугацааны зайтай л өвдөлтийг сааруулж байгаа одоо мартуулж байгаа л гэсэн үг. Тэгвэл тэр чинь тэгэл цусан чимэгдэж орж л байгаа юм штеп. Тэр юм нь тийм ерөнхийдөө хэсэг газар. Тийм байх тий. 100% тэр хүнд бол нөлөөлөхгүй л гэсэн. Жишээлбэл ийм л дээ. Одоо им ингээд нэг өвчин намдах юм уулаа гэж бодчих тий. Уунгууд яаж юм гэхээр нөгөө цусан шимэгдээд тэгээ тухайн газар очино гэж үл байхгүй. Нийт ерөнхий биеинд нь дүүлчилж байгаа. Буюу одоо нөгөө өвдөлт үүсгээд идэг яг нь холбоосуудын салгаад өгчдөг гэсэн. Тэнгууд яаж юм гэхээр наалт наагаад өгөхөр яг хөлөр хэсэг газарт түрн арьсаар нь шимэгдүүлээд өвдөлтийг нь намдаана л гэж. Нэг хөгшин нэр далийг гიშгээд цагс тоглож байгаа тийм хүлэн дээр унаад далийг гიშгээд тэгээ тэр нь маш ингээ хавдаа тэгээ ерөөсөө үзүүлээгүй юм аа. Тэгээ тэр явдлаас хойш баг 15 жил болж байгаа. Тэгээ ерөнхийдөө одоо бол ингээ байнга л өвдөлттэй байдаг. Ингээ жоохон алхачаар л ингээл өвдөлттэй байгаа. Тэгээ энийг одоо би яг яах хэвтэй. Та одоо тэр хүнд дамжуулал хэлчихгүй юу? Тэр хүн сонсож байгаа хоо. Ер нь бол шаардлагатай бол эхлээд эхо хэлгээд за тэнд одоо нэг одоо удцсан одоо холбоосны гэмтэл яваад байгаа байхгүй юу? Холбоос нь гэмтсэн. Тэнгүүт ингээд нөгөө шагаан үе чи өөр ингээ үетэй тэг гажичдаг байхгүй юу? Одоо сакс тоглож байгаад ч юм уу эсвэл өсгийтэй гутал өмсөж байгаад ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ гიშгчдэг. Тэнгүүт тэр нөгөө холбоосны гэмтэл өсчдөг байхгүй юу? Тэгээд тэр холбоосны шүрмэс цэмэрсэн байна уу? Эсвэл сунцсан байна уу гэдгийг заавал эхоогоор харна. Бүр шаардлагатай нарийн мэдээ яг гэвэл имраа зулж байна. Тэгээд нөгөө нэг эхоогоор ч илүү юугаар ч илүү би зургийг авахулж ирсэн юм аа. Тэгээд ясвал зүгээрээ зөүлийн эдийн гимтэл байна гэлтгцсэн байхгүй. Одоо тэгээд энэ юу нэгээд насан туршдаа л ингэж өвдөл явна гэсэн. Үгүй та физик эмчилгээнд яваад 100% зүгээр болно. Үгүй тийм үү? Хаана явал зүгээр эмчээ та ер нь нэг хүмүүн авдаг боломж байна. Би тэр хөгшин нэрд хэлээд. Би яг одоо мөнгөн гүр эмнэлэг дээр харьяалагдаж ажиллаж байгаа. Манай эмнэлэг жоохон холдоод байсан бол одоо хотын төв рүүгээ ороод ирсэн. Хаана юм бэ? Одоо энэ Алтан жолоо гэд
цирк хажууд орж байгаа. Оо ашгүй. За тэгвэл тэнд очиж нэг үзүүлээ. За энэ дэшрэмд ашиглаад одоо тэр имлийнхэн бас бид нар тэнд хэдэн дөр төлөх ёстой боллоо. Энийг одоо зөмөрөө ингээд бартарч удаагч те. Эхлээд одоо яхад үзүүлээд холбоосны суналт нь хэрвэн шингэн хэрвэн гэдгээс хамаараа та үргэлжлэн юм уун. Тэгээд физик эмчилгээний шаардлага аппаратууд дээр орно гэсэн. Тэгээд хөдөлгөөнсөлийн эмчилгээ. Одоо Монгол улсад хөдөлгөөнсөл аюул их хөгжиж байгаа. Тэгээд танд яг таарсан шагааны холбоосыг чинь эргээд хэвийн байдалд нь оруулахын тулд танд зориулаад хөдөлгөөнсөлийн эмчилгээ яг тулж ажиллана гэсэн. Хин та юу? Биш ээ, хөдөлгөөнсөлч. Хөдөлгөөнсөлч маань хаана гэлээ? Тэр имлэг дээрээ таныг хүлээж байгаа. Байж байгаа те. За тэгвэл ер нь бол очиж болох юм. Гэхдээ таныг гэдэг тэр хөгшин эрд мэрдэл хэлдэг тэр 15 жилийн өмнө. Тэгэл таашаахгүй. Такс тоглож байгаад гიშгсэн те. За өөр нэг юм байна. Хүзүү шохоождаг гэдэг штэ. Одоо энэ хүзүү ингээд шохоож чинь аа одоо спортын гэмтлийн юмч те. Одоо хүмүүс чинь хүзүү мүзүүгөөч бас эвгүй болгоод байх. Бид нар энэ хүзүүгээ ер нь яаж энэ хоёрын моёг хөөрж байгааг энгийн байдлаар ер нь засаад явах боломж байт юм бэ? Яг хөдөлгөөнслөөр засна гэсэн. Дасгал хөдөлгөөнөөр засна гэсэн. Зүгээр ер нь наахгүй юу? Барын наалтнаагаа зүгээр болчихдаг шиг тийм наалт мал байхгүй. Яг наавал хэсэг газартаа хэсэг баг зэргийн одоо өвдөхө баалгал баг. Тэрнээс өөр юм байхгүй. Хүүтэнжин одоо ингээд нөгөө офисын ажилчид ч юм уу, эмч нар ч юм уу, багш нар ингээд байнгын ингээд компьютер дээр суудаг. Бид нар ч гэсэн ингээд байнгын сууж төгшөөд идэг те. Тэгэхээр одоо сардаа нэг хэдэн удаа ч юм уу барайцалд орж болно. Эсвэл физик эмчилгээний цахилгаан бомб тавиулж болно. Тэгэх бүр амжихгүй бол ядаж одоо хүүтэн одоо ийм мөрөн дээр тавьдаг. Одоо хүүтэн мөс жин тавьж болно гэсэн. За тэгээд таниад хатгаа. Үгүй. 5-аас 10 минут л тавина. Тийм. Би нөгөө хөгшин эрдэл хэлж байгаа байхгүй. Тэр чинь эмзэг дийлбэ. Айгүй л хүүтэн мөсөөс тавиад таниад түрээдэгээ бүр балархаа. Үгүй. 5-аас 10 минут тавиал таны тэр хөөрөнгө буучна гэсэн. Өө тийм үү? Тийм. Оо боломжийн юм бэ тийм. Туршаад үзээрэй. Тийм. Нэг юм. Одоо жишээлбэл одоо ингээ мэрэгжлийн тамирчид гэж хэлэн тэ. Одоо манай дейт лиг гэдэг ингээ явж байгаа. Тэгэхээр тухайн тамирчид маань ингээ харах нэ ихэвчлэн бүгд хөлөө боолттой байгаадах юм л та. Тэгэхээр энэ одоо яг юу юм бэ? Одоо үнэхээр бүгд бэртчихэд байгаа мó? Аль эсвэл хамгаалаад байна уу? Үгүй бол ямар нэгэн спорт байгаад байна. За, тейп болтны хувьд бол атлетик тейп сундаг буюу одоо уян тейп гэж байгаа, кинесологи тейп гэж байна. За тамирчдын, сагсчдын одоо хувьд бол маш тийм хурдтай хөдөлгөөн хийдэг. За хасын үлгүүд баг дээр ажиллаж исэн. За хасын үлгүүд багийн хувьд бол бид нар одоо байнгын тейп болт хөдөлгөөнсөлчд маань боодог. Ягаад тэгэхээр одоо тэр хөгшин иршиг гიშгэж гэмтэхгүй тулд хамгаалж байгаа. Эсвэл гэмтсэн тамирчин бас хамгаалж байгаа гэсэн үг. Урьдчилан сэргийлэн болон одоо гэмтэлтэй үеэ хамгаалж байгаа гэсэн үг. Одоо дахиж одоо сагсаар тоглох ч одоо гэмтсэн ирнэсээ тогломоор байгаа бол хөдөлгөөнсөлтийнхаа амжилтыг одоо гүйцээж биелүүлээд дараа нь тэр тейп болтоор заавал боож явах хэрэгтэй гэсэн. Би одоо ингээ нөгөө юу гэдэг лээ. Муу хүн дайнд хөөрнө гэдэг шиг хөлбөмбөг тэмцээн болоод тэгээ нэг баруун хөлөө гэмтчихгүй юм. Тэгээ нөгөөх маань ингээ хавдаад байсан. Яг хавдраа буулгаад ингээл өвдгөр тийм. Тэгээ яасан бэ гэсэн чинь нөгөө болт хийгээд яваа гэд. Тэгэхээр би нөгөө яг тууцсан юу наахгүй ингээд одоо ACL нөгөө яг энэ шөрмсийнхоо дагуу ингээд наагаад тэгсэн чинь айгүй үр дүнтэй ингээд явхад ингээд дэмжиж өгдөг би бүр тийм тэгээ харин би энэ ч бас их чухал юм байна гэж харж байсан. Тейп болтны хувьд болохоор тэр цусан хангамжийг дэмждэг, илүү гэмтэхгүй урьдчилан сэргийлэх байдлаар хаач зарагддаг. Тэгээд сүүлийн үед бас одоо кул бон гэдэг Монголд ороод ирсэн маа Солонгосоос тэр болтоос л надад аягүй их таалагдсан. Би тамирчдад бүгдэнд нь зөвлөж байгаа. Одоо гიშгдсэн гэмтсэн үед ч гэсэн эмчилгээний зорилтоор хөлдөөгөө л боолгоод байна гэсэн. Хөлдөөгөөд. Тийм. Хөлдөөгчтэй болт. Тийм. Мөстэй болт юм байна. Тийм, мөстэй болт. Мөстэй болт юм биш ойлголоо. За намайг өөр юм байна. Одоо жишээлбэл түрүүнгээ жимд явхад бол эрдэс байдлын одоо эрдэсийн өрийн шинжилгээ өгөөд тэгээд явах нь бол хамгийн зөв юм байна гэдэг ерөнхийдөө ойлголоо. За бид нэр ер нь ингээд хөгшин ирүүдж ирнэ ингээ жоох юм болол гимтэж гээд байдаг болчиход байна л да. Сакс тоглосон ч тэр те зүгээр жимд юм хийсэн ч тэр ер нь юм бэртэл гимтлээс бид нэр яаж өөрчлөлтөн сэргийлж одоо бие халаана гэж ярьдаг. Яаж халаах ёстой вэ? Зүг зөвхөстэй яаж халаах уу? Яаж бэртэл гимтлээс бид нэр ер нь ингээд ямар нэгэн спортоор хичээлж эхэлж явахдаа хамгаалж болох уу? Жишээлбэл одоо энэ талбайн тест энэ чинь ингээл гимт зогсолттой болохоор энэ үений нүд те өвдөгний нүд ч үт юм шөрмөс ч үт юм хүн харахад ингээл зүгээр цохоод байгаа юм шиг мөртлөө маш их бэртэл нь баг сагсан бөмбөөс илүү байдаг гэж байгаа юм. Тэгэхээр бид нэр маш олон хүмүүс спортоор хичээлж байна. Талбайн теннисч тэр, жимч тэр, йогч тэр те. Яаж бид нэр ер нь бэртэж гимтэхгүй байх вэ? Таны хэлж байгаа зөвлөлтөө хамгийн эхлээд бие халаалт. Тэгээ сунгалт
Одоо хүмүүс нөгөө нэг ингээд гээл нэг удлаа өнөн заа халчлаа гэлдэг. Халаалт бол нэг бараг 20 минутын дотор 20 минут 30 минут халж иж спортоор хичээлэх хэрэгтэй. Тэгээд халаахтаа яг нөгөө үе болгоноороо одоо энэ мөр толгой бид нар нэг 10 жилд 10 тасгал хийдэг гэсэн ажиллах юм биш үү? Ажиллуулаад хөдөлгөөд тэгээд шагаагаа хүртэл хөдөлгөөд тэгээд хоёрдугаарт болохоор тэр тейп болтоор сайн боож ивэл зүгээр. Одоо яг тийм гэмтэлтэй маш хурдан хурц хөдөлгөөн хийдэг тамирчид бол заавал тейп болт. Тэгээд одоо өвдөгний бас хамгаалттай одоо тейпүүд байгаа, бинтүүд байгаа. Тэгээд өвдөгч энэ төр хүртэл зүүж болно. Тохоовч энэ төр хүртэл зүүж болно. Тэгээд спортоор хичээлэхэд бэлэн болно. Тэр нөгөө эцэг эхчүүдийн спортын наадам дээр очихдаа амар ингээл зүгэл очихгүй те бүр хөл мөлөө баа. Хүмүүс араа буруу биш шүү дээ. Буруу биш дээ. Буруу биш. Тэр чинь ингээд хүмүүс андуураад идэх байхгүй юу? Энэ их худлаа ингээд те бараг хэлбэртэй дээ. Энд чинь хүн гэмтэхгүй тул дахиж ингэж санхүүгийн зарлага гарахгүй. Бас эн чинь ингэж яваандаа эмээ өвөө болно. Бүр илүү асуудалтай байхгүй юу? Тийм. Уужраад илүү хүндрээд. Тийм. Тэгээд дээрэс нь бас мөн адилхан гэмтэж бэртээд байгаа нь яагаад би гэмтэж бэртээд байгаа. Энийг бас шинжилгээнд оруулаад тэр эрдэсийн шинжилгээг өгнө, витамины шинжилгээ өгнө, цусны шинжилгээ өгнө, үений өрөвсөл нь байгаа мó те. Юунаас болоод би ингээ гэмтээд байгаа. Одоо жишээлбэл бид нар бага байхад ингээл нөгөө шилб өвдөх те өндөр болох ч байгаа ингээл аав ээж нар хэлдэг байсан. Тэр чинь яг үнэндээ ингээд нарны витамин D-ийн дутагдалд орж байгаа байхгүй юу. Тэрнийг хүртэл мэдэхгүй. Одоо манай монголчуудын тийм ахсан шахуу витамин D-ийн дутагдaltaй. Тэгээд D кальц ууж ивэл тэр яс ядаж ингэж гэмтсэн ч цуурахгүй хуурахгүй байхгүй. Тэгэхээр бид нар тэр үений тэжээлийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Витамин D-гээ уух хэрэгтэй. Тэгжиж гэмтэл бэртлээс одоо баг байна гэсэн үг байхгүй юу? Эрдсийнхаа шинжилгээг өгөөл тэгэл яг эмчийн заавраар уухгүй D-гийн илүүдэл болвол бас баларна те. Одоо чинь үзэмнээс D авах уу? Авахгүй юу? Кайлэл. За зөөлөг юм а те. Би нэг дээл үнгүй болоод уучих гээд байхгүй юу? Нарнаас л авах. Тань шиг одоо ингээд им тариа хэрэглэх дургүй хүн байж болно шүү дээ. За би ингээд янз бүрийн олон тэр им тариа хэрэглэхээр миний хотод өвдөд идэм аа. Тэгээ ингээд миний хотод өвдөд идэх учраас би дэгээ тариулчих болох уу? Тариулж болно шүү дээ. Сард 200 мянгатайгаар тариулж бол нэг л удаа. Дээгүү. Сард тий. Тэгэд өөрөө тэгээ цусандаа эргэлдээл явж байгаа. Эргэлдээ шимэгдэл явна гэсэн үг л дээ. Одоо нэг үгээр хэлэх юм бол бустер тунал гэсэн үг. Тийм бустер тун гэсэн. Бустер буюу нэг удаагаар огцом сайн хийж өгнө л гэдэг ойлголт юм. Хүүхдүүдэд болохоор ампулаар тосон дээг бас болгочих жол. Хотоодоо хамгаалъя гэж бодож ивэл тосноор нь хамгаалж болно. Би танаас зүгээр яг спортын гэмтлийн эмч яг спортын бүх зүйлийг мэдж байгаа учраас нэг зүйл асууя. Бөхчүүдээс допинг илрээд идэг те. Одоо тэгэхээр та нарт болон ингээд бусад бүх хүмүүст ингээд тэрний талаарх мэдээлэл бол хангалттай очиж чадж байгаа юу энэ тамирчдад? Яг одоо ингээд спортын ангаах ухаан Монгол улсад ингээд одоо л хүмүүс ингээд спортын эмч байд юм байна, ингэдэм юм, тэгдэм юм мэдээд байгаа болохоос ш 1961 оноос хойш ингээд Олимпиос ингээд ахуулаад спортын эмчнэр бол байсан. Тий. Тэгээд допингийн асуудал бол бас энэ бол маш хурц асуудал. Тэгэхээр Global Draw гэдэг сайт байдаг. Бид нэр адаглаад ингээд хэрэгжилж байгаа эмнийхээ яг ямар найрлагатай эм тариа хэрэгжилж байгаа гэдгээ тэр сайтаар дамжуулаад олон улсынхаа сайтаар ороод харчихна гэсэн. Та одоо тамирчид одоо үзчихвэл Global Draw гэдэг сайт байгаа. Тэр лүүгээ ороод би одоо ямар нэгэн тамирчинтэй юуны тамирчин гэдгээ сонгоод тэгээд тэр эмээ хэрэгжилж болно гэсэн. Одоо жишээлбэл зүрхний панангийн орд юм уу, стероид юм уу, стероид бус юм уу гэдгийг хүртэл орчиж болно. Тэгэхээр яг нөгөө эмнийхээ нэрийг оруулаад сайтан дээр ороод хийгээл үзэхээр наадхаа хэрэгжилж болно болохгүй гэдгийг гараад. Тийм болно болохгүй гэдгийг гараад ирнэ. Оо амар юм байна тийм. Одоо нөгөө допингийн сайтууд байгаа шүү дээ. Бүх цаг үед хориотой, хориогүй гэдэг хэрэгэлдэг гэсэн. Одоо жишээлбэл хамгийн эхлээд dexamethasone-ыг бол хэрэгжилж болохгүй. Тийм. Dexamethasone шиг маш одоо сайн өрөвсөл дардаг ямар эм тариа хэрэгтэй вэ энэ төр гэдгээ бас эмчтэйгээ зөвлөлтүүд хэрэглэн гэсэн. Тийм. Зарим тохиолдолд одоо сая допингийн асуудлаар ингээл бөхчүүдэд гарч ийн те. Тэр бол бас яг юу болж байгааг мэдэхгүй учраас бас хамаагүй ярьж болохгүй байгаа тийм. Тийм. Тэр чинь нөгөө нэг санаатай болон санаандгүй гэсэн өөрийнх нь сонголтоор тэр чинь юмнасаа хэрэгэлсэн байж болно шүү дээ. Тийм. Бас одоо хүнд хохирогдсон юм уу? Эсвэл одоо өөр үнэхээр мэдэхгүй одоо өөр нэг эмтэйгээ андуурагдаад ууцсан юм уу? Тэр ч одоо бас ботхол асуудал. Энэ нөгөө одоо мэрэгжлийн сагсан бөмбөг. Манай одоо энэ сагсан бөмбөгийн тэмцээнүүд болж байгаа те. Бас багийн эмчилсэн байна. Энэ дээр ер нь тамирчид юм допинг хэрэглэж болд юм болов уу? Болохгүй. Олон улсын тэмцээнд оролцдог учраас допингийн тест өгдөг. Тийм. Одоо яг хоо манайх дээр сая бас нэг жоохон харамсалтай юм гарсан. Сая 2023
онд төлөө Азийн наадам сая Ханчжоуд болсон шүү дээ. Тэгэхэд Монгол улсын одоо багуудаа хариуцаад эмнэлгийн багт хариуцагдаад ажилласан. Тэнд одоо ингээл нөгөө нэг юу ячдаг амар хидээд одоо жудогийн бас нэг тамирчин одоо нэрийг хэлээд явах. Тэгээд амар их ингээд нөгөө жингээ хассан байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө жиндээ орох гэж амар их зовдөг. Ингээл арай гэж хасаал за жиндээ орчлоо гээл тэгэл юм идсэн чинь маргааш шууд контрол тест гээл жингээ бариад орчих. Тэр амар асуудалтай. Юу хэрэглэж байгаа, юу идэж байгаа, уух байгаа гэдэг заавал тухайн одоо дасгалжуулагчтайгаа багтайгаа эмчтэйгээ байнга ярилцдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээ олон улсын тэмцээн уралдаан дээр маш чухал. Тэр яг юу идэж уух гэдэг, яг яах гэдэг гэдгээ маш сайн ярилцж байгаа. Бүр допинг байтугай зүгээр идэж юм дээр дахиад жин үзэх чинь тий. Дахиад тестер жин үзнэ гэж хэлж байгаа юм биш тий. Тийм. Одоо багийн эмч байна гэдэг нь бол бас айгүй чухал. Тэр багийн эмнэлгийг ингээд баг барьж явж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь нэг тамирчин гэмтлээ гэхэд яг тэр юм нь цөмгөн дотор нь байж байгаа хэвээр. Бүгд л бэлэн байж байгаа юм биш үү? Тэгээ олон улс одоо ингээд олон тойргоор явдаг ч юм уу ингээд явхад ингээд айгүй их нөгөө санхүүгийн юм гардаг. Тийм. Сая ингээд тэр ингээд Дубай, тэр халуун оронд очих тий, хөвдөө оронд очих гэхэд хүртэлтэй яг юу авч явах хэрэгтэй гэдгийг хүртэл нөгөө багийн юмч авч хариуцж байгаа. Тэгэхээр вакцинаас эхлээл бас байдаг үү? Бүр халуун оронд бол явхдаа вакцин хийх хэрэгтэй байдаг ч гэдэм юм уу нөгөө халууны өвчнүүд янз бүрийн байдаг шүү дээ. Тэрийг хийхээс эхлэл байдаг. Тиймэрхүү үрүслийн юм тариануудаа бүгдийг авч. Дээр үед бол спортын эмчний орон тоон дээр нэг дараагийнх нь ихнэр явчихдаг гэсэн тийм. Одоо тэр нь гайгүй болсон байгаа. Дээр үед бол ингэдэг гэсэн нөгөө эмч явах хэрэгтэй. Эмчнэрийнх нь оронд дарга нарын ихнэр явчихдаг байсан л гэж ярьд юм бил. Сая бас Парисын Олимпиадыг хальт нэг тийм шуум гарсан. Гэтэ би бол явуулахаар сайн мэдгүй. Ийм байх уу? Ер нь бол одоо жишээлбэл нэг эмчид одоо тэдэн одоо юу гэдгийг те спортын одоо оролцож байгаа тамирчид байх хэрэгтэй гэсэн тийм юм байгаа юу? Нэг эмчид? Тийм одоо нэг эмчид хэдэн гэдэг юм уу? Одоо харьяалагдах. Сая яг хоо миний өмнө нь ажилладаг байсан одоо энэ спортын анагаах эрдэм шинжилгээний төв дээр бол би бас нэг 6-7 баг хариуцдаг байсан юм уу? Тийм одоо 3 ч юм уу те бай тарва ч юм уу дугуй ч юм уу гэд ингээд зөндөө олон тамирчид ирдэг. Тэгэл курсээр одоо бид нар ч нэг гадагшаа тэмцээн уралдаанд явж ирчихэл буцаж ирээл эмчээд гисэн гэл тус тустай гэмтлүүд гарч ирчих. Өөр өөрсдийнх. Тэгэхээр яг нөгөө нэг ажиллаж байгаа багаараа багуудаа хувааж аваад шаардлагатай тэмцээн уралдааных нь өмнөх бэлтгэлд нь хамт бас явдаг. Тэгэл ингээл ерөөсөө байнгын завгүй байх юм биш тийм. Шатраас допингийн шинжилгээ авд юм болов? Авдаг. Яг ч чинь илүү их майнд л болно шүү дээ. Тийм илүү одоо смарт болох. Ер нь олон улсын тэмцээн уралдаанд явж байгаа бол бүгдэн дээр л допинг тест авдаг. Тийм. Шатрынханд бэртчлээ гэх юм бол болохгүй юм те. Бэртчлээ сонин юм байна те. Шатраас хүртэл допинг авдаг. Тэр бол хүний ухааныг илүү хурцлж өгдөг, илүү бодлох юмыг нөлөөлдөг л ахын дээр айхтар л идэм да бурхан. Холол байх хэрэгтэй бах те. Хамгийн гол нь тэр чинь нөгөө нэг юу ууж байгаагаа мэдэхгүй зүгээр л нэг энэ өвчин намдах юм гэл нөгөө нэг өөрөө мэдэхгүй ингээд авдаг ч юм уу нэг аваад ууцсан юмнаас нь допинг илэрчиж бас болох байхгүй. Тэр нөгөө допингийн юм тийм. Тэгэхээр бол одоо та бол жишээлбэл гадагшаа хариуцаад явах юм бол аль ч юмыг бүгдийг нь уулахгүй байх нь шүү дээ. Тэр нь бол тийм үү? Үгүй бүгдийг нь ингээд харж байгаа л яг ямар одоо тухайн тамирчнаа ихлэ явахын тулд ингээд тестлээ шүү дээ. За чи яг чи юу ч өвдөж чинь явахд бэлнүү ингээд ингэж байгаа л ямар юм тари хэрэгжилж байгаа илээ энэ чинь шалгаатай гэл. Тэгээд бүгд ингэ шалгана гэсэн үг тийм. Ер нь бас юу юм бэ шүү? Чанга юм бэ шүү? Тийм эсвэл одоо нөгөө олон улсын тэмцээн уралдаан руу явах гад байдаг. Наан бүр ингээд амар хүнд бэртэл гэмтэл авцсан байвал бас тусал тарианда бас авахаас шаардлагатай юм бас байдаг. Яг тэр нөө цусан дэргэлдээ тэдэн сарын дараа гарна марналдаг учраас. Би харин ингэж яг бодоодсан бүтээр ярьж байгаа энэ хүмүүс жимээр хичээлж гин янз янзын спортоор ингэж хичээлж гин. Тэгэл нэм хүүхдийн нэг урлаг спортын баяр болоод хамаагүй очиж тогложоод гимтчихин бэртчихин те энэгээр ер нь яг яах ёстой байд юм бол бид нар юуг анхаарах ёстой байд юм бол хүмүүс ингээл байгууллагаараа заал авч байгаа л нэг нь гинт өнгөрцөн гээл байдаг те энэ болгон дээр бэртэж гимтэхгүй байх өөрийгөө халаах те энэ зүйлийг л нэг сэрэмжлүүлж ярий гэж битээр ярьж чаад за нэг юм спортын гимтлийн юмч байвал бүр янз юм байна гэдэг. Таны араас манай хашаамч баг хэд хоног хөөцөлдөж үү? 2-7 хоног хөөцөлдөж. Бүр олдохгүй завгүй юм аа те. Яг нөгөө спортоор хүмүүс хичээлдэг болсон тий одоо орчин үед бүгдээрээ л фитнест явдаг өөрсдөө ингээд анхаардаг болсон хайрладаг болсон тэрнтэйгээ адилхан хүүхдээ бас явуулдаг болсон тий миний хүүхд яв гэл одоо ингээд лаглаг одоо манай сагсан бөмбөгч нь одоо лаглаг болж штэ тэгээд хүүхдүүдээ бас айгүйх сагсны юунд бэлтгэлд явуулдаг за ингээд өөр клубүүдэд бас явуулдаг штэ сагснаас гадна одоо бокс жудо ч гэдэм үү тий та тухайн хүүхдээсээ амжилт гаргахыг яг хүсчихвэл
тухайн хүүхдээ яг бэлэн үү гэдгийг бас эмчид үзүүлэх хэрэгтэй шүү. Заавал гэмтсэн ойн бити. Угаасаа манай анагаахын салбарын бүгд ярьдаг шүү дээ. Бити ингээд гэмтсэн ойн нь тэгээ дууссан бүх юм болцсон ойн ирж ил та. Наан нэрээд үзүүлчихье. Танаа хүүхдээ чинь одоо ACL те одоо энэ өвдөгний чагтаа холбоос сул байна уу чанга байна уугаас шалтгаалал тэр сагсаар явах уу явахгүй юу гэж шалтгаалдаг. Тэнгүүт ингээд тэр хүүхэд чинь ингээл амар хүсэл эрмэлзэлтэй хичээллээдэг нөгөө гимтэл дээр яваал гэдэг нөгөө ACL ч өөрхий ингээл бүдэрч унаал гимтчдэг бас л тийм нөгөө холбоосохгүй юу. Тэгэхээр чин тэр спортоор хичээллэхийн тулд тэр хүүхэд чинь бэлэн үү гэдгээс шалтгаалал явна гэсэн үг. Тэгэхгүй бол гимтээ дуусчихар чин тэгэл нөгөө хүн харамсалтай гомдоол спорт боли гэж таргалал ингээл стресс. Спорт бүжиг тэгээ юу байна. Ер нь хүүхдэд аливаа зүйлд хичээлүүлж байгаа бол одоо өрсөлдөн сэргийлэх бүх арга хэмжээг л авах хэрэгтэй. Тэгээд наан тэр эрдэсийн шинжилгээг нөхөх ёстой юм байна. Амин дэмүүд нөхөх ёстой юм байна. Биеийн сайн халаалгаж байгаа дасгал хөдөлгөөнийг хийх юм байна. Тэр хөгшин эрд хэлнэ. Тэр ёстой хэцүү хөгшин. Дээрээс нь бэлтгэлээсээ хангах нь гэсэн үг шүү дээ. Тий. За баярлалаа. Урилгыг хүлээж авч ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд бидний подкастыг энэ манай халахчгэр юм эрүүл хүнсээр ивент гэж оролцдیں۔ Гарын бэлэг ор хүн урчаад гарын бэлэг өгөхгүй болохоор уйтахтай шүү дээ. Хоёлаас айгүй уйтахтай болохоор. Тийм нөгөө бүхэл үрийн тэгээ шар тостой юм амуу гэж юм нэг та мэдэх бах те. Хэрэглэдэг. Ашгүй. За. Тэгээд урилгыг та өгөөд байгаа юм болчих шиг. Энэ камера унгаачих гал тэгээд хөөрхөнд ингээд сунаад. За баярлалаа. Энэ чиа өртөө болохоор айгуу дуртай байд. Маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Тэгээд Монгол улсынхаа шигшээ багийг төлөөлж маш олон уралдаанд тэмцээнд оролцоорой. Амжилт гарахад нь өөрийнхөө хувь нэмрийг маш олон удаа үзүүлээрэй гэж хүсье да. Баярлалаа. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.